Яа. Яа. Бишүүтэй ажиглаа. Би дроп нь Counter-Strike дотор байдаг кейснүүтэй адил кейс нэдэглүүд бокс сайт юм. Та бүхэн үнэгүй кейсээс эхлээд асар үнэтэй кейс нэх боломжтой байгаа. Өөрийн утасны скинийг апгрейдерээр сайжруулах болон скин ченжерээр дуртай скинээрээ солиод авах боломжтой. Хэрвээ эсвэл бус нэрлэгчтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс батл хийж азаа үзээрэй. Та бүхэн CDS-сэн промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахаас гадна $2 эсвэл бүр $10 депозит хийх юм бол миний оруулсан бүх гивэд оролцох боломжтой байгаа. Харж байгаачлан ер нь $7500 гивэд зарласан байгаа шүү. Fire swap. Таны скинүүд нэг л хууч санагдаж байна. Унгаас эсвэл зүгээр л өөрчлөсөн скинээс солих арга олохгүй л Fire swap-тай танилцсан. Солбор байгаа скинүүдээ сонгоод авмаар байгаа скинүүдээ шууд ав. CDS промо кодыг ашиглаад 35% бонусын авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчихсан болох юм байл шүү. Би ингээд ламбо онж үзэн гээд тэгээд өглөө ослоо шүү дээ. 11-т би 5 цаг удаад босч ирлээ. 5 цаг онж очрeel тэгэл хөөрөө түрээд ирсэн. Тэгээд эцэст нь ламбо авентад орох гэж байна шүү. Яаж вэ? Avent store. Yes. Авентад. Oh my god. Oh my god. CTS ингээд лайв дээр стрим дээр миний бичлэгийг үздэг байхгүй. Тэгээд би ингээл яг ингээл ер нь амар олон бичлэг үзсэн те. Хүлээд үзсэн. 10 хэдэн бичлэг бол үзсэн бахаар. Тэгээд би өчигдөр яг CTS-ийг ер нь хамт бичлэг гэвэл ингээд ярьж үзсэн чи яг окей маргааш завтаа гэдэг. Аха. Юу завтай завгүй байж байгаа хараа. Супер машин зүр наах удаага сууж байна. Одоо миний сууж савыг үнэтэй байшээ. Одоо лаан 200 ах. Тэр. Өөр үед супер машин сууж аваа. Тэгээд би ч өөрөө сая ондог. Тэгээд өөрийгөө саяыг бол суртал хийж өгдөө шүү дээ. Сая чи хайбрид хүчтэй. Бид спорт модер дээр ч одоо нэг жоохон огцон баазаа. Гэхдээ энэ бол шал өөр төвшөнд байна. Энэ бол амар. Тэгвэл паркинг галзуу болгон шилээ нэрээ. Тоо. Камераа сохор алччихлаа. Тэгээд унанга юм яриад явъя гэж бодсон. Тэгээд яг буухаараа машина гаднаас тааруулаад хажууд зэгсэн. Зэгсэн чамаш гэж. Соён байна. Замаа цохид аж соёлын шоглаасаа. Эцэд өөр газар төшлөө. Цолоох баруунаас саасраа сайгаад ч байхгүй. Мэдгүй унжаахтай юм яриад буу муу хаална гэсэн. Менежер явуулаад сандраал авах юм байна. Чи гайгүй дархлаад толцоо. Би бас унах гэж чи сандраа штэ ингээл аим хаасан. Одоо ингээ Ако гэд бичээд миний ингээд YouTube, Facebook, Instagram, TikTok зогсоо зөгөө Ако notification нэрэл Ако би тэгээд шүн унтчих баг Ако гэж юм. Өглөө босоод бааха Ако гэж коммент. Тэлт штэ тэлт. Би бол Ако гэдэг юм шиг тоодгоосхгүй. Ингэж их бичигддэг болсноос хойш ер нь бол драмат бол зүйдэн дорноор. Өчтөр би яг юун дээр ярьсан. Юу гэдэг вэ? Стриминг дээр хайлт ярьсан байхгүй юу? Лиглээд маргааш ер нь ламбо онж утсан юм байна гэсэн чинь. За стрим снайп юунаа. Шууд акват очив. Яана. Одоо өөр тоглоом байгаа тоглолчингууд стрим снайп дээр ирээ халаад нь штэ. Тий. Одоо акват дээр өөрөө ханеж юм ярьж илээ. Дөрмөрөө л явчих. Одоо тий. Манай л үдгүй нэг амар үнэтэй улаан машин дотор суудсан баг шүү. Тийм. Авентадор гэж өчтөр яг яаж хэлтгийг гуглдлаа шүү дээ. Autopronounce AVNT Aventador. Aventador гэдэг нь спан бух, улаанч бух байсан гинэ. За. Нэр нь юм уу тий? Спан яг тийм бодит бух. 1993 онд тэгээд тэгж нэрлэж байна. Цом ом аваад спанда. Тэгээд тэрийг бэлгшээч гэж нэрлсэн гинэ. Оо. Окей. Тэр нь хүчтэй, шийдэмгий, ир зоригтой гэсэн утгатай юм л. Aventador гэдэг. Энийгээр бас баахан л товчлоор байна одоо. Тэгж улаан нь бол одоо ингээ машина асаахан. Аха. Энэ бол хөгжмөө чангалс болчиход энүүгээрээ. Аха. Тэгээ энүүгээрээ мөвдөө сонгож байгаа. Удамж, спорт, корса гэдэг нь уралдааны механик болчихсон. Одоо бол автомат юм уу? Одоо яг би механикаар уншилт гэхдээ одоо ингээл тэгсэн нөртлөөр болоод. Аа. Баахан л товчлоор. Одоо энэ баруун зүг дэш энэ минь одоо ямар учиртай бөөмэд. Одоо энэ бол ухрах товчно. Ухрах араанда юу? Зөө. Энэ одоо нөгөө кардан, энэ товчин кардан. Тийм байна. Энэ механик руу оруулна. Аха.
Өөр гэвэл за энэ одоо ингээ climate control байна. Air conditioner. Аха. Энэгээр машиныхаа уртлын амарч байна. Жохон өндөрлөн. За. Цонх, хоёр талын цонх. Одоо өндөрлөнгүүд битэрл мэдэрдэг үү? Жохон мэдэгд нь ер нь бол зогсож байгаа данзаар бол За. мэдэгдэлгүй байх ба. Тэгээ аварын төвч нь энэ байна. Аха. Тэгэл ер нь бол тэгэл энэ хоёроор мэдээж араага хамгийн гол юм одоо гарах юм. Аха. Хоёр талтай үед нэг нь буулгаж байгаа, нэг нь өсгөж байгаа юм уу? Тий. Одоо ингээл Аха. Яа. их жишээ нэ. Ойлгос. За шууд биеэр бидрүүллээ. За энэ чи 3 хүүхэд бол нүд нь бол салахааргүй салахгүй л одоо дагаал араас салах. Нэг нь дагаа гүүж чаага хүн болгоны нүд л нааш харч нэрээ яг үнд бол. За Нэг үед тийм байлээ нэ. нөгөө татсан. Энэ дараа татсан уу? Тэнгууд судлаад өгч байгаа. Түр ингэсэн шүү. Эцээ дараа ингээд татсан ч хамгаалсан. Тэгээд одоо хаалган тийш. За одоо жигээс ойлоо машина тайлцуулаад надад тайлбарлаад өгөөч. За. Урдаа бол мотор байхгүй. Урдаа мотор. За ямар ч Lamborghini. Тий. Aventador S Тий. тий. Окей. Ардаа моторт. Ардаа мотортой л байх ба. За хаалга бол signature Lamborghini хаалга Ирвэх. Окей. За carbon fiber гэж их яригддаг те. Аха. Carbon fiber юу гэдэг мэдхүү? Юу тийм их хүүд. Тэ ягаад carbon fiber спорт машинууд их тавьдаг мэдхүү? Хамгийн тэгэл бат бүх хамгийн хөнгөн болохоор л зү. Маш зөв. Төмөрөөс 3 дахин илүү бат бөх. Энэ агаар нь шууд ингээл хүүт агаар ороод интеркулер гэсэн. Ийшээс ороод ийшээс. интеркулер гэдэг нь юу юм? Интеркулер гэдэг нь Интеркулер дотор хөргөгч юм. моторыг хөргөх үйл ажиллагатай л. Одоо ингээд харуул ингээд амар том. Энэ бол агаар бол цоргоор л байна. Тэгээ ч угаасаа юу гэдэг машин ингэж агаар ингэж орж ингэж машинаа доошо дарж байгаа гэсэн үг. Тий. Ер нь бол машины доошо дарах одоо downforce aerodynamic агаар зүсэн шүү дээ. Тэр тал дээр амар анхаарсан л байж таарж байгаа юм л та. Окей. Уртлын 20 мягаараа ингэж зүсээд ч юм уу те. Тэгээ тэр салхин торомз руугаа ингэж бас ороод торомз нь хөрөөл ийшиг яс ингэж ороод. Окей. Тэгээд энэ спойлер нь ингэж хөдөлж мэдлээ. Энийг нэр хөдөж харуулаач. Би нэ хөдөлж харагдгүй. Энийг бол дотроосоо бол энэ ерөөсөө хөдөлж байгаа харагдахгүйс. Яг л нөгөө дээгүүр моторныхоо дээгүүр харж байгаа болохоор дотроосоо ер нь бол жоохон юу юм бэлээ. Спойлер харагдгүй юм бэлээ. Одоо маань энэ хөдөлгөөнийг харчих. Читадар болонгууд LFI гэдэг машин л хөдөлгөөний спойлертай байсныг би бол харж ирсэн. За капота нэчлээ. Капот маань нэг ийм мэддэг зураг байна. моторын тал. Амар халуун биш юу вэ? Ялангуяа халуун тийм ч. Энэ амарч ин. Энэ Юу босоо биш юм уу? За, Формула 1-ийн машинууд ийм хөндлөн байдаг гинэ. за. Тэрийг дөрөөж хөндлөж. Тэгээд хоёулаасаа явж хахт амар мэдрэг байгаа таахгүй. Аха. Донслог амар мэдрээд. Энэ машин юм уусгүй энэ машин юм угаасаа Aventador S нь юм байт юм уу? Тийм. Өндөр хурдан дээр бол амар тогтвортой сайн гэж байгаа. Бага хурдан дээр сул тал нэг махтаа. Тэгээ яч одоо угаасаа хурдлан гэж бодож хийж байгаа машин болохоор тэгээд тэрэндээ зориулж юм хийж байгаа юм байна л да. Тэгээ газартай амар наалт цайтай натай гэл уралдааны технологи. Окей. Ингээд 12 цилиндр. Одоо тэр хоёр талаас нь орж ирж байгаа нэг юм хар юм байгааз. Аха. Эднэр нь одоо агаар сорхон. Тэр хажуугаараас орж иж байгаагаар л Ютаагаас ороод. Тэгэл шууд энэ хойшоогоо ингээд доор нь яндна гэдэг юм. Энэ яндангийнх нь дизайныг бас онгоцны тэр онгоцноос сэтгүүлж хийсэн гэж байгаа юм. Окей. Тэр ингээд чам нэг Lamborghini харангуй бүх юм ингээд нэг юм өнцгтэй байдаг гэсэн. Өнцгтэй. 6 өнцгт гэдэг hexagon бүх юм тийм хэлбэртэй. Хурц цар хэлж байна. Өөр хийрээсээ. Тий. Өөр юм баг байхгүй. Дандаа юм хорц урцсан сүртэй. Carbon fiber нь химийн нэг юм time юу гэдэг чинь химийн бүх юмнууд бичсэн юм байдаг шүү дээ. За. Химийн элементүүд. За. Тэр нь carbon fiber нэг юм 6 өнцгтэй байдаг гэж л. За. Тэгээд Lamborghini бүх юм ингээд 6 өнцгтэй байсан. Бүх юм 6 өнцгтэй юм шиг байна. Чамд ямар хүмүүс итгэж машин ингээ оноосоо чиний машин юм эсвэл. Гөө. Тэгэл Одоо чамд л итгэл уналж байгаа. тэр машин дуртай найз нөхөд ах дүүс тэгээд Хүмүүс одоо ийм гоё машин оруулж ирсэн харуулмаар байна гэж үзэж байгаа тий. машин тэрнийхэн бичлэгийг хийлгэх дуртай. Би ч чаавал ингээд бүх машинаа өөрөө хөдөлж авцсан. Өөрийнхөө машиныг гайхаад. Чи өөрөө ямар машин бэ? Би юу? Тий.
Электрон машин. Электрон машин. Тий. Тэгснэ чи ингээ амар мотортой хэдэн морины хүчтэй машин ингэж ийсэн. Өдөр тутамд бол электрон машин яг болж байгаа хөөхгүй. Бензин идэхгүй. Зардал гарахгүй. Тэгээд шил арчигчин шингэн За. тэрэг л юм. Моторын точ хийхгүй гэсэн юм. Мотор байхгүй. Төө. Тэгээд тоормсны нэг юм тоормс барьдаг юм биш үү? Аха. Тэрийн солин яг хэдэн жил унжаа. Тэгэл гэртээ очиж тоог залгаалаа юм тий. Тий. Тэр цэнэглэх асуудал дээ. Цэнгэлэн гаражнда. Үгүй 200-оор цэнэглэх асуудалтай. 380 зөвшөөрөл мөшөөрөл авдаг төвхтэй энэ гэдсэн. Би гаражнда ингээд 380 цэнгэлдэг юм суйрлалцсан. Газар дуулагчтай ингээд яг сантехникчээр ингээд сантехникч байх уу тий. Холболцсон. 200-оор бол амар удаан цэнгэлдэг. 380-аар бол шөндөө цэнгэлчдэг. За үнэн бро гаяа шиг аа. За машин дотор салаа болоо дэш надад очив. Мэн яг үдэ жолоодхоос айж нөө. Гэхдээ мэн зур ингэ жолоодж байгаа юм шиг ингэ манай эдитер ингэ гэл дүрс орох хаа. За амар наавхан юм байна. Тэгээд бүксөөрөө суух хэрэгтэй гэсэн. Тэгээд бүксөөрөө суух нь зөв үү? Билгүү дээ. Зөв. Тэгээд бүксөө ихлээ хийгээ өглөө араас нь оруулж байгаа. Хэдийн механикч гэсэн яг үндэ конс юм шүү дээ. Хас багтаа. Конс байхгүй. Зөвхөн хаз формстай байна. Тийм байна. Ийш бол гэрлийн тохиргоонууд байна. Энд чинь нөгөө гэрлийн янз янзын илүү дутуу эргүүлдэг юмнуудын зүгээр бүгдийн төвчл болгоцсон байгаа гэж байна. Тэгээ ламбо. Тэгээ ламбон дээр мань бүксээ тавьж үзэж байна. Ламбоны судал дээр. Асцсан боо байна. Асааг байгаа. Асаач уу? За тэг. Мөмсдээ. Удаан да. Асла шүү мөр юу шүү. Манай гэрэл барьчаал. Дөрөв модель продукцсан. Тэгээд ер нь бол ламбо тэгээд hexagon гэсэн энэ өрүүлэн дээр ч санагч байна. Hexagon гэх юм уу? 1 2 3 4 5 6 7 8 үзүүлчихлээ. Гэтэ ямар ч гэсэн яг нэг тийм хэлбэр бол барайл байгаа гэж. Өрүүлэн дээр хүртлэг энэ барилнаас бүр их шүү дээ. Өчгтэй байна. Тэгээд ари судлах. Нойн орох юм юу ч байхгүй. Шууд мотор л гоо. Тэгээд энэ чинь нэг охин л болох. Энэ чинь анекс болгоол. Бидгүүдээ ямар үнэтэй биш ээ. 1.5 төр. 1.5 төр. За би хадгаламж нэрвэлээ. Ер нь яа тий. Одоо ингээд хүмүүс гоё машин авч байгаа шүү дээ. Яг хажуудаа юу гэдэг хүн суулгана гэж бодож байгаа юм эсвэл яг өөрөө л таашна. Өөртөө л гоё явах гэж байгаа шүү дээ. Тэгвс нэг хүн хажуудаа суугаад гэж яах вэ? Өөрөө энэ машинаас шалт тийм ачаад идэв бра. Машин хүндрээд удаан болоод хамаг юм карбон файбер болчиход байгаа чинь тий. Дахиад 60 кг, 50 кг нэмнэ чинь тий. Өөрөө л юм машиныхаа гоёыг л мэдрэх гэж юм. Хүнд гайх болчих гэж байгаа. Тийм тий. За энэ ч өөр супер өөр энэ чита дээр юу гэх юм шиг бэ? Та чита дээр байна. байгаа шүү дээ. Энэ яг юу гэх юм шиг. Benefactor гэдэг тэгэл байна. Юу нөгөө нэг долларын юутай бор өнгөтэй нэг Chanel-ийн юутай хэвтэйдэг тэр юм уу? Тэр баха. Нөгөө энэ загвар нь болонгууд 36-ийн 63-ийн C63 тий. Хойноос нь харуул бүр амар. За хойшилж. Бас купе юм уу? Хойноос судалтай. За. Яа би купе гэдэг үгний учрыг саяхан мэдж авлаа шүү. Тий, хоёр алхах. Хоёр алхтайг чи купе машин гэдэг юм байна шүү дээ. За хойноос харуул юм. Яндагийн явуулж байгаа зүг үү? Йоо. За энэ түн амт уурлуулахаар амар яндан байна уу? Яндангаас амар чимээтэй юм тий. Тий. Мотор нь бол мэдээж Mercedes-ээс гарч байгаа айгүй хүчтэй нэг V8 байна. Ахаа. Яг архирдаг мотор. Гэхдээ янданг нь нэмээд мотороос гараад наашгаа ингээд тэр зэгтээ тонгийн яндантай. Тэгээ яндан нэг бүр зүр чимээн хамаатай мөсгүй бол Хүч нэмэгдэнэ. Нэмэгдэнэ. Энэ одоо турбог нь томсгоно. за Моторынх нь турбо гэдэг. Хоёр турбог нь томсгоод ер нь бол 900 морины хүч. Хүргэе гэж зорилготой. үйлдвэрээс эдтэй гарч иртий. Үйлдвэрээсээ 570. Юу тэгээд хоёр дахь хүчтэй очсон. Тий. Турбо гэдэг юм чи ерөөсөө хамаг ид шиднэ байгаа даа. Яар авирс. Яар сони. Одоо амар үнэтэй болно тий. Ламбо бол 740 морины хүч. Энэ одоо тэгээд тэр турбо нь ирээд огсрон 900 морины хүч хүргэж байна. За амар юм байна уу. Одоо тэд чи одоо барыг нэг шинэ мотор аваач тавьсан адилхан хэмжээний зарлага гарна гэсэн үг. Өнөө Турбо хэд үү? Энэний том турбо хэдэн төгрөгөө? 12,000 евро. 12,000 евро. Мотороос бол хямдгал. Гайгүй байна тий. Арай мотороос хэмтэх мотор ч үнэтэй л байгаа. Тэгснэ хүчийг хоёр дахь чадлаа. Энэ бас 63. Гэхдээ
Арай өөр харагдах юм. Хамаагүй намхан юм зөөлшин Тий. буугаад ич зарж чинь. Одоо энэ дэд зараад ярьж чинь. Эсвэл одоо- угаацсан болохоор ах. Чи интернет дээр айгүй алдартай юм шиг. Амар их фэн бейс дээ. Тий. Энэ арай нэг тийм юу гэдэг амар юу гэдэг сүртэй харагдахгүй юм уу? Зүгээр л гоё цэвэр харагдаж байна. Энэ амар спортлог харагдаж байна. Ардаасаа. Урдаасаа бол нэг тэгж харагдахгүй мөртлөө. Ардаасаа бол тэгж харагдаж байна. Германд ийм шиг үйлдвэрлэж шүү дээ. За. Германд амар ховор, бүгдийг нь орсоо. Аль мөнгөтэй хүмүүсийн амар Бид нэр ингэ булаацтай шүтсэн. дотор нь үжлээ. Бол шүү дээ. Яагаад тэгж бүтчихэ? Үдсгэлэнтэй нэгт хоёрт энэ машин дөрвөн хаалгатай седанч гэлээ Аха. анхны купе гэж явдаг. Яг үл ингээд aerodynamic ч юм уу Аха. явдал нь яг купе машин шиг явдаг хүчтэй тэгээд орсууд зүйл шүтсэн. Тэгээ юу юм биш амар тийм тансаг санагдаж байна. Тий, тансаг гоё тухтай. Тийм бай. Гэтэ хүчтэй нэг юм тийм сонир метр шүү дээ. За мань мэдийнхаар бол одоо crown юм да. Тийм. Тэгээ одоо мань мэдийн төвшнөр бол crown. Гэтэ өндөр төвшөндөө crown юм байна шүү дээ. Зүгээр performance crown. Би амар арчсан байсан. Яа нэг нэр мохо гомтод. Би магчлал тэгээ өөрийнхөө төвшин дээр л ярьж байна одоо. Мань нэг бол тоглоом нэг бол тэгэл мэдгүйгээ шаажаа. Тийм ээ нөө доторх нь ингээд суухад бол тийм тухтай мэдрэмж харагдаж байна. AMG гэдэг нь урчтай. Хаалт бах. Мэнх юу гэдэг лээ? Ер нь бол хоёр хүн хамтраад Mercedes-ийн машиныг тоногддог байсан. Аха. Германд. Аха. Тэгээд тэр нь Афалта бах гэдэг газар байсан. Одоо лавдгал хоёр хүний нэр, тэгээд нэг нь тэр газрынх нь. Аха. Өөрчлөсөн байсан тэр нэг жижиг тосных нэр үүдээ. Тэгээд тэр гурав нийлээд AMG гэдэг. явандаа спешиал загвар болж байгаа юм уу Тий. эсвэл Mercedes-с гадна тоногддог байсан. Тэгээд сүүл рүүгээ ингээд танигддаг болоод амар алдартай болоод Mercedes-тэй нэгдээд байдаг байсан. машин харуулаа. Тэгээ нөгөө Lambo гэж стрим асааснаа бензэр өвцсөн байна өө тэлээ. Яг сул зам байсан бол мэн олж одоож болох байсан байх. Үгүй ч гэж магадгүй. Гэтэ энэ одоо тэдаарны тэдэн дээр бүүн машиныг одоо манаар нь жолоодуулна гэж мань жолоодохоос ер нь л айж байна. Тэгээ мань бол хаалгыг зүгээр гайхуулах гэсэн. Арай чанга хэвчээсэн байна. Нэг клиплээ даарай. Мань одоо яг энэ чи Lambo сууж байгаа клип өгч байна. Энийг амарсан төрж бараад ямар боогоо юмсэлгүй шаа. Өөрийн биш шиг шатаад байсан. Арай өөр хэсэг ормоор байсан аахгүй. Толгоо зөвгүй шаа. Fuck me. Бүр хатамж чаддаг шаа. Яа. За хүмүүс. Цаг сүрдэг гэдэг бизнес намайг фанид боллоо. За. Энэ машины дээр танилцуулах дөрөв нь бол танилцуулсан видеог өдөрлөө дараа нь үзэх байх стрим дээр. За. Энэ үрээсэм славертай чат. За баяр та.